За сайн байцгаана уу үзэгчдээ All Women нэвтрүүлгийн цоо шинхэн дугаарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр би өнөөдөр Юу Body студийн гадаа хүрэлцэн ирсэн байна. За энэ хүн студи минь болохоор өөртөө хайртай хүн бүхэнд зориулсан. За өөрийнхөө дотоод болон гоо үзэсгэлэндээ анхаарлаа хандуулдаг хүн бүхэнд нээлттэй ийм газар байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орж сонирхцгоё. За тэгэхээр би Юу Body студи дотор ороод ирчихсэн байна. Үзэгчдэд танилцуулах хамгийн ихний багш минь болохоор тренер Танаа багш байна. Тэгэхээр Танаа багшийг маань бараг хүн болгон мэдэх байхаа тий. За та тэгээд өөрийнхөө байгууллагын болон өөрийнхөө ордог хичээлийн талаар үжтэй сайхан танилцуулаач. За бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За манай Юу Body студио маань болохоор үндсэн 5 чиглэл тасгалжуулалтыг 5 өөр хөтөлбөрөөр ордог студи байгаа. Ерөнхийдөө йога суурьтайгаар йога flow орж гэлсэн. Йога flow тэгээд dance meditation yoga тэгээд биелгээний анги болон одоо миний өөрийн mat Pilates илүү булчин масан төвлөрсөн ингээд удахгүй одоо хүүхдийн балетын анги маань орж эхлэж байгаа гэсэн үндсэн 5 чиглэлийн тасгалжуулалтаар хөтөлбөрүүд явуулдаг юм хүний биеийг олон талаас нь хөгжүүлэх те илүү амьдралын зөв хэвшлийг суулгах зорилгоор хүмүүст хүрчүүж одоо ажиллаж байгаа тийм студи байна. Шинээр сайхан байгуулагдсан. Та өөрийнхөө ордог сургалтын талаар дэлгэрэнгүй сайхан үзэгчтэй танилцуулаач. За миний хувьд болохоор эхлээд өөрийгөө танилцуулсан зөв баха. Хувийн тасгалжуулагч тренер Танаа гэж явдаг. Тэгээд фитнес зарлын тасгалжуулалт хийгээд маш одоо олон жил болсон байна. 5 гаруй жил хувийн тасгалжуулалтаар явж байгаа. За тэгэхээр хувийн тасгалжуулалт хийгээд сүүлийн 5 жил болж байгаа. Тэгээд Юу Body студитэйгээ болохоор сая нэгдээд 25 оны 5 сараас эхэлсэн. Тэгээд удахгүй ангууд маань ингээд илүү тэлж томроод өөрчлөгдөд явж байгаа. Тэр өөрчлөлтөнд миний хувьд хувь нэмрээ оруулаад mat Pilates-ийг сонгож багшилсан. Mat Pilates гэдэг нь болохоор мэдээж илүү биеийн булчинг илүү ачаалсан бүх биеийг одоо оролцуулсан юм дасгалуудаараа давуу талтай. Тэгээд дасгалжуулалт маань фитнесээ шууд танхим руу орж байгаа учраас маш олон төрлийн деталь хэрэгслүүдийг ашиглаад хүний одоо үндсэн булчингууд те нуруу гар хүл бүгд ачааллыг авахдаа одоо суугаа ажил хийдэг ч юм уу төрсний дараах ээжүүдтэй илүү зориулаад илүү хөнгөн байдлаар саван мод ашиглах жижиг гантилуудыг те туслах хэрэгслүүдээр ингээд дасгалуудыг бүтэн биеинд одоо чиглэж ачаалснараа илүү үр дүнтэй байна гэд энэ анги хөгжүүлээд ер нь ажиллаад эхэлсэн байгаа. Эхний сар одоо яваад дуусчихна. Ер нь нэг удаагийн хичээл нь хэдэн минут ордог юм бол? За яг энэ маань бүх бие ячаалж байгаа учраас нэг удаан бол орохгүй яг 60 минут буюу 1 цагаар үргэлжлээд тасгалаа заадаг. Энэ бүх хичээлээр хичээлж байх үедээ ямар нэгэн тийм хоолны дэглэм ч юм уу те хоолны зохицуулалт хийдгүү. Бид нар мэдээж нөгөө эмэгтэй хүмүүс учраас зөвхөн дасгал гэхээс илүүтэйгээр одоо биеийн тэнцвэрийг шаардах одоо хамгийн чухал зүйл маань хоол нойрны чанар гэдэг учраас энэ дээр октоудтай тусгайчлан одоо эрүүл хоолны зөвлөх одоо nutritionistтэй авчираад хооллолтын зөвлөгөө сургалт орж байгаа. Сартаа 1-2 удаа. Тэгэхээр тэндээс хүмүүс маань одоо заавал хоолыг хасна 20 ч юм уу одоо янз бүрийн детокс юм барихаасаа илүүтэйгээр хоолныхаа тэнцвэрийг ойлгоод сураад авчих юм бол энэ илүү хүмүүст маань үр дүнтэй гэж үзээд хосолсон байдлаар явж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр дасгал хийхэд яг хамгийн түрүүнд анхаарах зүйл нь юу гэдэг юм болоо? За миний хувьд сүүлийн 5-6 жил багшлахтаа эмэгтэйчүүдтэйгээ дагнаж ажиллаж байгаа. Тэгээд хамгийн гол нь өөрийнхөө биеийн бүтцийг тодорхойлж ойлгох хэрэгтэй. Хүн болгоны бие бүтцийг одоо бүтц өөр шүү дээ. Бүтц гэхээс илүү онцлог нь өөртэй. Тэгэнгүүт өөрийнхөө биеийн онцлог тохируулсан дасгалыг нэгдүгээр сонгох хэрэгтэй. Хоёрдугаар өөрийнхөө давуу болон сул талуудыг аягуулсан ойлгож мэдэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд миний одоо биеийн урсгалтай илүү хурдан хүчний дасгал дуртай мó илүү зөөлөн суурьтай юм хөнгөн амьсгалын чанартай дасгал дуртай мó гэдэг олон төрлүүд байгаа учраас зөв сонгож өөрийнхөө бие төслийг тохируулах нь илүү үр дүнтэй гэж юу нь бол хувийн дасгалжуулалтын хувьд үздэг. Тэгээ би өөрөө ч гэсэн яг энэ дасгалуудыг өөрөө яг шингээдэг буюу stretch за сонголт болон хүчний бэлтгэл core гэдэг давхар одоо бүх дасгалуудыг холиод ингээд баланс энэ гэдэг хүнийхээ яг булчин суурийг зөв хөгжүүлэх анхан шатны зөв суурийг тавьж өгөөд цаашаа тэрийг үргэлжлүүлээд хөгжүүлээд явдаг. Тэр маань гол нь нэг суур дасгалуудаа аягүй сайн булчингаа мэдрээд ойлгоо сурчих юм бол тэр хүн маань дараа нь дасгал хийхэд түрт хэрэггүй болчдөг. Тийм. Одоо энэ ангийн маань дасгалын давуу талууд бас яг тийм байгаа.
Би одоо усан бассейн, фитнес гэх маш олон төрлийн тийм дасгал хөдөлгөөнөөр хичээлж үзсэн. Гэхдээ би яг ингээд дундаас нь шантраад болчдөг аахгүй. Эхний 1-2 оролтон дээр ингээд амар идэвхтэй явж яснаа тэгсүүлт ингээд би ингээд хүндрээл ерөөсөө тийм сэтгэл зүгээ зөв бэлдэж чаддаг уу. Тийм болохоор сэтгэл зүгээ яаж бэлдэх хэрэгтэй юм бол яг хөө сэтгэл зүй гэхээр хүмүүсийн байдаг нэг зүйл тууштай давж гарах сэтгэл зүй гэдэг маань хувь хүний өөрийн бас өөртөө өгсөн амлалттай холбоотой. Тэгэхээр би одоо дасгалжуулалт хийх явцдаа хүмүүсээ дасгалтаа дурлаасаа гэж хүсдэг. Дуртай бос юмнасаа хүн яаж ч одоо хэцүү байсан шантардаг байхгүй. Тэгэхээр яг өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өөрийгөө ч ойлгоогүй учраас маш олон зүйлүүдийг сонирхож сонгож хийж байгаа. Тэгээ явцын дунд өөрийгөө за би яг энэ л миний хүсэж байгаа дасгалын техник юм аа. Энэ л миний би илүү тохироод байна гэдгийг олж авдаг. Яг өмнө ярьсанчлаа адилхан. Сэтгэл зүйн хувьд бол хүн яг хийж багаараа яаралгүй одоо юу гэдэг маш хурдан хугацаанд богино хугацаанд юм том үр дүн хүсэлгүйгээр орж ирэхгүй бол манайхан ч ингээд 1 сар яваа 2 сар яваад нэг үсрээл 3 сарын дараа нэг юм хэвийн гоё булчинтай тий өцөгтэй одоо нуруутай болчих юм шиг. Булчин гэдэг зүйл маань өдрөөс өдөр жилээс жил төсдөг учраас хүн ер нь өөртөө алхам балхмын ойрын зорилгоо тавиад тэрэндээ тууштай яваад тэрнийхээ дараагийн зорилгоо тавиад ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр хит том зорилгыг богино хугацаанд тавих шаардлагагүйгээр өөрийгөө эхлээд би энэ дасгалыг маш сайн хийгээд сурчий гэд ядаж нэг үндсэн 3 дасгалыг барьж авах ч юм уу тий. Тийм олон юм руу одоо ингээд сатааралгүйгээр үндсэн дасгалуудаа эхлээд маш сайн сурах ч юм уу. Тэгээ нэг зүйлийг хүн төгсөйдөг болчихмаар дараагийнхаа юмдаа илүү итгэлтэйгээр ордог гэх юм уу. За тэгвэл хоёлаа. За тэгвэл хоёлаа дасгалтаа орох багшаа. Тэгээд дасгалтаа хичээл даар. За. Нэг хашаа гэдэлээ 2 өвдөг өргөшлөхгүй хашаа 3 4 5 8 цай 6 7 хөлөг гарыг хашин сайн савыг 8 за хөлийг солилоо зөөлөн нэр төвшний хойш баруун хөлчлаа за авлаа хашаа суулаа 1 амсхава гаргая 2 хөл жоо хурдаас 3 амсхавлаа гаргалаа 4 5 6 7 8 за энэ өвдөн дээр өргөшөө орж ирээд шүү за суулаа хтаа суулаа баруун татлаа 1 суулаа 2 суулаа 3 далруу татъя 4 гарыг шууд татаарай 5 6 7 8 9 10 за даал нурууг хөлний артай хам сунгийн мөрийг жоохон том мөрнөөс жоохон том заавад амсханд яваад биеийг суллаа татлаа 1 хурдаа 2 3 4 5 6 7 толгойг өргөе 8 9 10 за тайл эргүүллээ 1 хурдан 2 3 4 5 6 7 8 9 10 зядас за дараагийн сет рүү өдөрлөө за энэ батсгал маань болохоор Fit and Flex-ийн саваа модтой нуруу сунгах биеийн чилээ гаргах дасгалууд дандаа дасгалын өмнө хийгддэг гэсэн үг. Эхлээд бид нэр булчингаас суллж ш дараагийн дасгалууд хийхэд илүү амар болж бэлтгэх нэ. За дараагийн дасгал өнөөдөр ерөнхийдөө пул бодийнхний өдөр учраас бүх булчин зэрэг ачаалуулсан дасгал хийгдэж байгаа. За эхний дасгал бол баруун үл дээр түшээд гарыг дээш өргөн дал нуруу гартаа хамт ажиллана 1 суухгүйгээр хойш нь түлхэж өгье. Та зэг хойш нь чихээ гарыг толгой үртлээ өргөө тоошоо савлаа. 3 дэше өргөн шүү. Тэнцрээ болоорой 4 5 6 7 8 за зүүл дээр болохоор гарын арын булчин ачаалуулна. За хэдүүлээ суухтаа гарыг үрд барьлаа, босохтаа гарыг буулгалаа. За 1 амсхава гаргая 2 3 4 5 6 дандаа хойшоо чихэж сун. Хойшоо 6 7 урагшаа биш.
8 9 10. За би өрөөний шаарлаа шүү. Толон харагдчихж байгаа юм байна. За гарыг дэш нь сөхөө цагаас суугаад бослоо 1 2 3 сава гаргая 4 хөлийг сайн дийлэг 5 6 7 8 9 сайн 10. За цээж хангаагаар гал нуруу ачаасан дасгал явлаа. Бүтэн тойргоор 1 гарыг авлаа 2. Дахиад цээж унлаа. Гар хагас явлаа 2. Дахиад цээж унлаа. Гар булаа 3. Дахиад гар хагас 4. Гар хагас 5. Гар хагас 6. Гар хагас 7. Цээж нуруу мэдрээ 8. Гарыг мэдрээ явлаа 9. За сүлийн таганд явлаа. За дэш 10 явлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За бичсүүлээ. За сүлийн солиотоо. За мөрнөөс нэлээд том зав цаав бүх үлмийн урагшаа чиглэсэн ташааны булчинг гартай хамт ажиллуулсан дасгал 1. За дагаад явлаа. Туулаа 1 2 3 4 хурдан. Ташаасуу 5 хөлөө тэгшгэн 50 6 7 8 9 10. За гарыг солилоо. Ташаан дээр гарыг авъя. Цээж буулаа 1 2 хөлийг тэгшгэн доошоо суугаарай. 3 их суугаарай өвдөг тэгшрэхгүй. 4 5 6 7 8 Ёо хүзүүнээс гарыг авъя. Тайлыг татъя. Чайлаараа нуруугаар унахгүй шүү. Босон гэрчээ. 1 2 хог сая өргөөд 3 хамт явъя. 4 сайн татъя. 5 6 7 8 9 цэжэр унахгүй. Цэжэр унаад байл. Ингэж хавч тайлаа. Ингэж унахгүй. За тоогоор биеийг хавч. За нөгөө талдаа 10. Цэжэр унаад хоёлаа ингэж хийгээд байна. Зүгээр ингэж хавчих хэрэгтэй. Булчин гişin татуулаад тавчих хэрэгтэй шүү. За тоогоо ингэж. За яла 1 татъя. 2 3 амсаваад 4 5 6 7 8 хог дэлгий 9 10. За сайн байна. Ахаан дээр бишээд бүлний арыг ажиглаж шүү. 1 2 Ямар ихтэй татгал заяа гэж. 3 Хамгийн амархан шүү. Хэцүү дасгалыг үү. За хаасан дээр автаа. 1 бүлний булчин арын булчин өгцөний доод суур булчин ажиглах гэсэн. За тохоонд бол хийвэл илүү амархан. Тохон дээр. За цээжтэй хаан төлийг татъя. Баруун үл татъя 1 2 сайн. 3 энэ чинь only women гэдэг нэвтрүүлэг манай. 5 6 дээшээ биш нэ за урагшаа. 7 шилбэндээ. 8 9 урагшаа. Зээрэл нэмээс нөөдөө. За нөгөө үлдээ шилбэндээ. 1 хасар урагшаа. 2 4 хав өвдгийг газар тавиарай. Хав 6 хөл өрөхгүй өвдгөө газар. 6 дахиад 7 хуйны арыг мэдрийг 8 9 10. За гүнзгий амсгаад хөтөдөө биеэ суллаа. Ташааг сунгийн цээжийг буулгалаа. Биеийг сул хаялаа. Гүнзгий амсгаа биеийг хаяарай. Биш өдөөшөө сул бие хай. Жинхнээсээ намаас хүзүүгээ сулаа. Хүзүүгээ суллаа зүгээр тавьчих. 5 6
7 8. За боллоо. Баруун зүүн сунгийн гарыг суллаа. 1 2 3 4 5 6 7 8. За боллоо. Баруун сунглаа. 1 2 3 4 5 6 7 8. За ерөнхийдөө ингэж дуусах уу? За болчихсон байна тий. За баярлалаа. Асуултсан баярлалаа. За тэгэхээр би дараагийнхаа хичээл рүү орохоор бэлэн болоод байна. За тэгэхээр миний танилцуулах дараагийн багш бол бие биелгээний багш болох Батням гэдэг хүн байна. Тэгэхээр та үзэгчтэй хичээлийнхаа талаар сайхан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж. Аха. Бие биелгээний хичээлийн манай онцлог гэх юм бол яг Бар Монголын ойр түмний бие биелгээ язгуур хичээлийг ардын бүжгийн одоо анх шатны элементүүдээс заагаад араас нь биелгээ дэнс терапи буюу бүжиг хөдөлгөөний сэтгэл зүйн арга дээр суурилсан бүжгийн бие биелгээний ийм сэтгэл зүйн хөтөлбөртэй ийм хамтарсан онцлогтой байгаа. Тэгэхээр манайх яг язгуур бие биелгээ заахасаа гадна U-Body Studio дээр зөвхөн энд зориулаад биелгээ дэнс терапи гэдэг ийм онцгой хөтөлбөрийг зарлаад одоо хичээлээ ороход ингэ бэлэн болоод байж байна. Анх удаага хичээл гэж байгаа хүмүүст анхаарах зүйл байд юм болов уу? Ер нь бол Монгол хүний цаад ондоошил өөрөө нөгөө өсгөөс сурс үндэсний хэл гэдэг шиг бидний бие биелгээ морин хуур гэдэг зүйл бол яс цус генетикээр өвлөгдгөөс гадна бидний орчин тойрон нийгмээс ингээд өвлөгдөөд ирсэн байдаг. Тийм учраас яг их бас анхаарах ч гэдэг юм уу бусад одоо уг сатны бүжгүүд тэр онцлогуудтай нэг их зөрчилдөд байдаг учраас бид нэр заавал одоо юу гэдэг хориглох залтч гэдэг юм уу тийм зүйл огт байдаггүй. Ерөөсөө та монгол хүн болвол та биелгээ хийхийг хүсэж байвал тэр бүжгийг биеэрээ илэрхийлмээр л байвал тэр зүгээр л одоо ирээдл оролцоод л хийгээд үзэх хэрэгтэй. Яг тэгвэл ахуй дээр байдаг учраас та яг өглөө цайс унихаа дээжийг өргөдөх тэр морио ундаг тэр ахуйн зан үйл дээр ямар зан үйлийг үйлдэж хийдэг вэ гэдгээл биеэрээ илэрхийлдэг учраас хориглох залтч гэдэг юм анхаарах зүйл гэдэг зүйл. Тэгэхээр та ягаад бие биелгээгээр одоо хичээлэх болсон юм болоо? Би бол одоо бас 15 жилийн өмнө анх бие биелгээ багшаасаа өвлөн суралцаад тэгээд яг миний мэрэгжил бол би сэтгэл судлаач мэрэгчлээ. Тэгээд мэрэгчлээ илүү өөрийнхөө авьяас чадвар хоббитойгоо хослуулад dance movement therapy буюу бүжиг хөдөлгөөний сэтгэл заслын энэ чиглэлээр сонирхон судлаад энэ чиглэлийн судалгааг бол хийгээд одоо Монголд яг биелгээ dance therapy буюу яг энэ бүжиг бие биелгээний биелэн бүжгийн сэтгэл засал гэдэг энэ хөтөлбөрийг гаргаж ирэх гээд ингээд судалгааныхаа ажилдаа олон туршлагын ажлуудыг явуулж байгаа. Маш гайхалтай зүйлийг шинээр туршиж үзэж байгаа юм байна шүү дээ тий. Тэгэхээр яг энэхүү бэлтгэлд одоо эрэхтэй бүжигний бэлтгэлд эрэхтэй юу бэлдэж ирэх хэрэгтэй гэдэг вэ? Ер нь бол бие бэлдэл ирнэ. Бие сэтгэл оюун ухааны хамгийн ихэнд бол бид нар нөгөө дундаас нь шантрах ч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдлууд бас байдаг. Ягаад гэвэл биелгээ бол бүр өөрийнхөө биеийг дааж байгаа учраас биднэрт бол багахан одоо төвчээр багахан одоо тэр нэг тесрэ хатуушлын зүйлүүд л байна. Хоёрдугаар гэх юм бол биеийн эвтэйхэн хувцастай байхад бол ямарваа нэгэн хувцас зүсгэл гэдэг юм байхгүй. Яг язгуур бие биелгээ биелж байгаа тохиолдол бол тухайн угсаатны одоо баяд дөр үзэх чумрахаа гэдэг ч юм уу. Тэр угсаатны бүжгийн одоо өөрийнх нь хувцас зүсгэлийг яг ном журмынхан дагуу өмсөх шаардлагатай байдаг. Босод тохиолдолд бэлдэж байгаа тохиолдолд бид нэр зүгээр сайхан биедээ эвтэйхэн бариу хувцастай хөдөлгөөнд тод харагдах систем хувцастай байхад бол хангалттай. Ойролцоогоор нэг удаагийн хичээл хэдэн минут үргэлжилдэг вэ? 60 минутаар хичээл. 60 минут. 60 минутын хичээлд бол Монгол бүжгийн сонгодог тасгалуудыг үзээд бие биелгийнхээ язгуур одоо онлоод үзнэ. Одоо жишээлбэл биелгээ одоо торгууд тусаатны бүлэг түүхэндээ 2 том удаа нүүдэл хийсэн байна. Тэр яагаад энэ хөдөлгөөн үүссэн бэ гэх мэтчлэн тэр онлайн хичээлүүд ороод араас нь тухайн хөдөлгөөнийх нь тайлбартай хөдөлгөөнийх нь арга зүйтэй хичээлүүд ороод төгсгөлт нь бол биелгээ дэнс терапи буюу бүжгийн имслэлийнхаа хичээлийг хийгээд тусдаг юм бүтцээр явдаг байгаа. Би амьдралдаа бүр бага ангид тахтаа нэг удаа Монгол бүжиг бүжгэлжсэн. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө бүжгэлж үзээгүй. Тэгээд одоо бараг 20 жилийн дараа хаад ингээд бие бэлгээгээр одоо ингээд өдөгчтэйгээ уулзж байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа хичээл рүүгээ орцгоё. Ардын бүжигт баримтлах нэг 3 зарчим бий. Хамгийн ихнийх нь бол гарын 5% нийлүүлж биелнэ. Хүмүүс бол ингээд салгаад байдаг огт салахгүй 5% нийлүүлнэ. За урдаа уулын ингэр бил хормоо гэж ярьдаг. Тэгвэл бидний хүүсний нүхний хоёр талыг бил гэж хэлдэг. Энийг бил тулгах. За хажуу талдаа ташаа тулгах. Ингээд зогсоод байдаг шүү. Энэ бол хэрүүлийн чанартай бие хэлж ингээд зогсож байвал тэ.
За тэгэхээр хурууны үзүүрийг яг чанх доош харуулаад алганы онхоо ташааны ясан дээр тулцсан. 3 дахь болвол за сүвээ тулах буюу хойдол бөөрөн дээрээ тулж зогсож байгаа. Сүвээ тулах. За ийм 3 одоо тулах байрлалаас одоо бүгдээрээ суудал үзье. Хөлдөө мөрний хэмжээтэй зайнаас нэг ахиухан алхаад морин дээр мордцсон байна гэж бодчих. За жоохон салгаад үгүй. За хоёр хөлмөн нь бол яг чанх урагшаа параллел байх хэрэгтэй. За яагаад гэвэл морин дээр мордоод хөлөө дөрөв хийцэн байгаа тийм үү? За яг тэгж бодоод доошоо суун. За доошоо суухдаа хашаа өвдөг рүүгээ. За өвдөг бол яг урагшаа түрээд шагаанаас өвдөг хүртэл 45 градус цэнэлүүтэй. Хашаанаас мөр хүртэл 45 градус цэнэл. Доошоо суулаа. За доошоо суухдаа хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаа нь юу вэ гэхээр ингээд урагшаа тонгоо эсвэл хоошоо гэдэм яг тэхгүйгээр доошоо яг сандал дээр сууж байгаа юм шиг мэдрэмжээр доошоо суулаа. За сайн байна. За гараад илгээд барьчих. Хамраараа гүнзгий амьсгаа авна. Хамраараа амьсгаа авахдаа хилээ тагнан данаа. Амьсгаа авлаа. Доошоо суулаа. За энэ бол язгуур суудал буюу хаан суудал гэж нэрлэдэг. Энэ дэр ч одоо ингээд энэ дээр ингээд аяг тавьсан. Гарын алга дээр аяг тавьсан. Толгой дээр аяг тавьсан. 5 аягтай баяг бий хийж байгаа. 15 минут бий. За хэдүүлээ нэг аяг тавиагүй ч гэсэндээ зүгээр нэг 10 секунд бариад байсан. За гүнзгий амьсгаа авлаа, хамраа авлаа. Доошоо суулаа. 10 9 8 7 6 5 хөл урагшаа өсгий гадагшаа шүү. 3 2 түүний хагас. Хагасын хагас. 1. За баярлалаа. За тэгээ энэ суудал дээр чи ингээд биелэн. Одоо толгой, үзүү, дээр нь мөрний цоглого, доктораа, хавирганы хаялга гэх мэтчлэн маш олон үйлдвэрүүд байдаг. За тэгвэл одоо ташаа сүвэ тулах юм уу? Ташаа тулах дээр аль нэг байрал дээр барьж байгаа хагас суй. За биелгэний хамгийн дээд цэг бол энэ хагас суудал ах юм. Хагас суудал язгуур суудал дээр мөрийг чихээ өөд нөргөөд хамгаалаа. 1 2 3 гараа хойно бариарай. 1 2 3 4. За мөрийг өргөхдөө өөд нь чихэндээ зөөлөх өргөд доош хагцаад. Чөлөөт бол 1 2 3 4 алгайг бөөрөндөө хүрэх ёстой шүү. Тэр үе бас энергийн цоглого явж байгаа тийм. За энийг докторх мөр гэж нэрлэдэг. За одоо харин хоёр мөрийг урагш нь хашин солино. За урагшаа хашин солиод үзье. 1 2 3 4. За энээр бол тохоог огт хөтлөхгүй. Тохоо нараас явлаа. 1. За тохоог огт хөтлөхгүй урагш нь хашин. 1 2 3 4 5 6 7 8. За үүнийг солих мөр гэж нэрлэнэ. Солих байгаа мөр чинь ингээд гараад чичиргээ болдог байна. За 3 дахь мөр нь мухлах мөр. Урагш нь төрлөө. Дээш нь өргөөд хаашаа мухлаа. 1 2 3 4. Одоо буцаагаад дугуй өнгөрч байгаа юм шиг. 100 1 2 3 4. За хэдүүлээ энийг хасгалаа айн дээр нэг хийж үз. За асуулаа. Эхлээд удаа явна. 1 2 3 4 1 2 3 хортаг 1 2 1 2 3 1 2 3 салбах мөр. 1 удаа 2 1 2 1 2 1 хортог явлаа. 1 2 4 таад өгчээрэй. 1 2 3 4 5 6 7 навсаа. Хашаа 1 хашаа. Зөөл удаанаар бүр айл болох. Сайн нэгшлэлтэйгээр одоо урагш. 2 раз ташаа сайн суугаад өгье. Айлчлаа дараа хурдан. 1 2 3 4 хашаа. За баярлалаа. гараад иршөргий.
За зөвхөн доошоо суулаа. Гараа дэш өргөе. Сайн. Saw you paint a picture of a face. За цаахан тайван. Face I wasn't even close to. За дэшээ гой сунаал. Баруун тал руугаа. Зүүн тал руугаа. За сангараа дэш өргөе. Баруун тал руугаа. Зүүн тал руугаа. За гараа доошоо болгоё. За дахиад хөргөж байгаа юм шиг дахиад хоёр гараа дэш өргөлөө. Сунэ. За дахиад. За хоёр гараа дэш өргөөд. За баруун хөлөө хажуудаа тавьж. За дахиад гисээсэн татаараа. За зүүн баруун хөлөө санджийгээд. За баруун хөлөө татлаа. Дахиад хоёр гараа дэш өргөе. За доош. Удаан хоёр гараа дэш өргөе. За дэш гой суны. Баруун тал. Зүүн тал. За зөвхөн буулаа. За хоёр гараа мөрөн дээр тавьлаа. Баруун хөлнийхөө өлмийн дээр гарыг. За гараа дэш өргөлөө. За зөвхөн удаан. За баруун хөлөө барь. Дахиад гараа уушаа жилээ. Тэнцрээ одороо. За гоё амсгалаа гаргаараа баруун талдаа аваад ирээ. За зүүн гараа жин. Дэш өргөе. За баруун гараа авах гээд үзээрэй. За хашаа түлхлээ. Гараа дэш өргөе. Доошоо буугаад амарлаа. За дэш. За гараа дэш өндөр өргөө гой суны. За сайн багтаа зүү хөл явлаа. За зүү хөлөө дэш өргөе. За гой сунаш. За сайн. За гараа дэш өргөлөө. Гой сунараа. За буулгалаа. Гой суны. Тэнцрээ сайхан олороо. Өлмий сайхан жигээрээ. За гараа дэлгэнгээ зүүн гараа доош хөлөө буулгаад. За баруунасаа эхлэе. Том дайраг. За зөөлх. За баруун тал руугаа суулаа. Гараа дэш өргөлөө. Гой сунаш. За зүүн тал руугаа. Сайхан салаа гаргана. За зүүнээс явлаа. За зүүн тал руугаа. Гой сунаа. За сайн. Хоёр гараа дахиад дэш өргөе. Хоёр хөлөө ойр талаар ахтуудаа суны. За зөвхөн далыг авчи. За далыг авчаа. Удаан гоё амсгалтайгаа гисээсэн татаараа. За баруун талаас. Өвдгөө нуглая. Зүү. За сайхан бүгтийг бол эргөө цээж руугаа артуулаарай. Гал дэш өндөр өргөе. За тохоогоо бариа. Баруун өвдгөө жигээ. За тэгшээ ирлээ амсгал авъя. Баруун өвдгөө нуглаа зүүн тал руугаа. За сагараа дэш өргөе. Мөрөө доош дараа рахтуудаа хоёр гараараа тулъя. За тулаа сайхан амсгал аваагаад биш.
За зөөлхөн мөрөө жоох илүү гарах гэдэг үзээрэй. Дахиад хашаа төлхий. За 100 гараараа баруун хөлнөөсөө барьж байгаа. Баруун суган доогоороо дэше таад руу хараараа. За 100 гараа тавьлаа. Баруун гараа авъя зүүн хөлнийхээ гадна талаас нь бариад авахдаа. За баруун гараа тавьсан. Баруун хөлний хоёр хөлнийхээ өсгийг дотогч нь эргүүлээ. За уршаа хараараа. Дохоогоо дуушин дараараа. За дохоо жийлээ. Дахиад. За сайхан амсгал аваа гаргаш хоёр гараа дээш өрөх гээд үзье. За дээш өлмийн дээрээ тогтох гээд үзнэ. Барин 1 2 3 буулгадаа. За гараараа тулъя өлмийн дээрээ. Гоё уршаа хараа 1 2 3 100 гараа үлдээгээд баруун гараа дээш өргөе. За баруун тохоогоо нуулъя. Зөөлхөн 100 гараа дээш өргөөрөө харъя. Гарынхаа үзүүрлээ харъя. Сайн байна. За 100 гараа доошо буулгая. Уршаа харж байгаараа. Удаан. За өсгийгөө доош нь дараад гарынхаа алгаараа тулаад амсгал аваа гаргаараа. За өвцгөө хаашаа сайхан түлхээ шүү. Гар байранда, гар байранда. За эндээс мөрөө бугуунаасаа илүү гаргаад гизээ сайн татаараа. Зүүн өвдгөө нуглын явахдаа баруун гараа дээш өндөр өргөлөө. Сунаал гоё амсгал аваа гаргаш. За гараа нурууныхаа ардаар явуулаад хагашаа харна. За 100 дохоогоо нуглаараа. Баруун хөлөө жийдсэн зүүнөө нугалсан. Зүүн дохоогоо жийлээ. Баруун гараа дээш өндөр өргөе. Гараа чихэн дэгээрээ давуулаад. За одоо зүүн өвдгөө жийгээд хоёр хөлөө зэрэгцүүлээ. Дохоогоо нуглаараа өгтөдөө. Өвдгөө жийдсэн эрүүгөө цээж рүүгээ ортолж байгаа. За буцаад дохоогоо жийл шүү. Баруун өвдгөө нуглаараа. Зүүн гараа дээш өргөе. Харъя. За гараа нурууныхаа ардаар явуулаад баруун ташин дээр авчиръя. За доошоо харлаа. Яг байранда зөвхөн баруун тохоогоо нуглаараа. За буцаад баруун тохоогоо жийлээ. Зүүн гараа дээш өргөе. Гараа чихэн дэгээрээ давуулаад. За баруун гараа уршаа 1 тавья. Зүүн гараа тавиад. За гараараа сайхан түлхээд өгөрөө. Амсгал аваа гаргая. За өлмийн дээр гарын октодоо өвдгөө нуглая. За нуруугаараа сайхан хотоогоо. За гизээ дотоо эрүүгөө цээж руугаа октодоо. За хаашаа түлхээд эрүүгөө цээж руугаа ортолоод амсгал аваа гаргаараа. За сайн байна. Уршаа харъя октодоо. За дахиад эрүүгөө цээж руугаа ортолоо. За өвдгөө газараас авчээ. Түлхээд өгөөрэй. За буцаад өвдгөө таашаа тавьлаа. Хоёр гар уршаагаа ирлээ. За өвдгөө жигээд. Мөрөө гоё дэлгээл. Дэшээ харъя. Энэ одоо ийм хөдөлгөөнүүд болох юм болов? За явлаа. За гоё дэшээ сууна. За хаашаа харлаа. За эрүүгээ цээж руугаа артуулаарай. За дохоогоо жийлээ. За өлмийн дээр тулъя. За баруун хөлөө өргөе. За өвдгөө нуглая. За баруун хөлөө нуглаарай. За хоёр хөлөө зэрэгцүүлээд баруун гараа дээш өргөлөө. За тайван доошоо сууш. Хоёр хөлөө зэрэгцүүлээрээ дахиад дээшээ татлаа. За сайн эргэлээ. Баруун хөлөө дахиад дээш өргөж байгаарай.
За баруун хөлөө нуглаа. За нуруугаараа сайхан хатууш. За баруун гараа дэш өргөлөө. За гитээ татъя. Зүүн гар дэш өргөлөө. За зүүн гараа буулгата. За хоёр гараа дэш өргөе. За хоёр гараа мөрөн дээрээ тавиараа бүгтий доо. За хашаа ухраа. За гараа тавьдаа зүүн хөлмийн дээрээ тулаад баруун хөлөө оршоо. За энэ ч сайхан амсгал аваа гаргаж өвдгөө нуглаа энийг. Хоёр. Ороо. За бууч явахтай. За нуруугаараа сайхан отоож ороо. За эргүү зээч рүү авахтай. За сайхан амсгал аваа гаргаж ороо. Дахиад. За хашаа ухарлаа. За гараа чирсээр байгаа. Дээшээ гараа өргөнө. За сунан. За гизээ татаад мөрөн дээрээ тавилаа. Гой сунан. За дахиад. За гараа дэш өргөлөө. Баруун гараа өсгөн дээрээ тавья. За зүүн гараа оршин. Гараа үзүүлж байгаа. За гараа дэш өргөе. Тахагаа нуглаа. За За нуруугаараа сайхан хотоогоороо. Өсгөнөөсөө барина шүү. За ташаага уршаа төлөвлөлээ нэг. Хоёр. Дахиад. Одоо шууд уршаа. Нуруугаараа сайхан хотоогоороо. За дахиад. За уршаа түлхэд барьж байгаараа. Бар. За хашаа суулаа. Баруун. Зүү. За сайн. За хоёр гараа дэш өргөе. Зүү явлаа. Баруун гараа дэш өргөе. За баруун гараа уршаа. Зүүн гарынхаа үзүүлдээ. Зүүн гараа доогоор явуулъя. За дахиад уршаа суудаа. За хоёр гараа мөрөн дээрээ тавья. Яшаа түлхэх. Нуруугаараа сайхан хатаагаараа. За гараа дэш өргөлөө. За бүгтийг сайхан амсгалаа гаргаж. За тассан. За өнөөдрийнхөө дугаарыг YouBody студи дээрээс та бүхэндээ хүргэлээд таалагдсан гэж маш их найдаж байна. Эмэгтэй хүнд дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд ямар их нөлөө үзүүлдэг та бүхэн минь бас мэдэж авсан байхаа. За тэгэхээр надад хамгийн их таалагдсан дасгал нь болохоор сая хамгийн сүүлд та бүхэндээ хүргэсэн эмэгтэйлэг энергийг сэргээдэг. За энэ дасгал маань маш их таалагдсан. За яагаад гэх юм бол эмэгтэй хүнтэй өөрийнхөө бас өөртөө хайртай байдаг, өөрийнхөө дотоод болон гоо үзэгслэнгээс нээхэн зүйтэй юм байна шүү гэж бодлоо. За тэгэхээр дараагийн цоо шин дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.